Ой, за сайн байна уу? За сайн нэр. За сайн. За шинэ оны мэд. Шинэ оны мэд. Сайхан баярлсан. За. За яагаад дуудав? яг бас нэг сонир машин ирээд танд харуулах гэдэг. Би арай сая Тий. юу өгөөд Машина сервис дүүж тэг байгаа. машина сервис өгөөд бас харагдаа. За. Гоё машин ирсэн байна. Сонирч байх уу? Тий. Тэгээд бас яагаад таныг дуудсан, таныг үзээч гэдэг байгаа. Тэгэхээр шалтгаан нэг та чи өөрөө яг одоо порталтай машинтай тий. Тэгээд порталыг бол хайцсангүй бас өөрөө хэрэгэлдэг, мэддэг тий. Дээрээс нь бас механик инженерийн мэрэгчлээ хүн болохоор энэ машиныг үзүүлээд тэгээд бас зарим нэг юм асууя гэж бодоод дуудсан юм аа тий. За баярлалаа. За энэ машиныг бол анх удаа харж байна. Тий. Noise-ийн одоо шинжлэхсэн загвар их шиг 2026 он тийм ээ. Тий яг энэ шинжлэхсэн загвар гэхээс илүү одоо параллел гарч байгаа загвар байхгүй порталтай загвартай ингээс гардгаараа гарна пикапд гардгаараа гарна. За. Тэгээд одоо нэг 3 дахь загвар маягаар зүйлдүүд. Миний хувьд бол яг хоо MSM компанитайгаа машинаараа холбогддог тий хоббигоор. За ахыг нь бас бас нийтэд хідэн дипломын нэгэнд нь бас миний хобби одоо ааваас уламжлсан инженер диплом байдаг. Механик инженерийн. За тэгээд маш олон машин тонголсон. Тийм зөндөө юм үзсэн. Тий. Тэгээ одоо чи нэг порталын тархаа тий. Порталын талаас чи одоо сая портал гэж хэллээ. Герман хэлээр бол портал байгаа байхгүй. Англиар бол одоо портал ч юм уу тий. Тэгээ хүмүүст ерөнхийдөө энгийнээр ойлгоход энэ портал гэдэг энэ тэнглэг бол ерөнхийдөө портал гэдэг үг чинь өөрөө аюу энгийн үг байгаа байхгүй. Жишээл онгоцны бодлын портал тий. Засгийн газрын e-government портал ч юм уу. За оюутны байрны портал ч юм уу тий. За энэ юу гэсэн үг гэхээр порт гэдэг маань юу гэхээр дамжиж гарах гэсэн утгатай. Тий одоо яг монголоор орчуулах юм уу орчуулга байхгүй. Тэгэхээр би яагаад энэтэй айгуу сайн холбогдоод ирэхээр дас хэрүүдийг тонголж явах та. Тий одоо яг энэ дээр юм портал чулаак юм а портал access тавьж үзье. Тэгээ ингээс яах вэ бид нар нэг хэсэг нөхцийн амтнайстай нэлээд судалсан. За мэдээж одоо би бол өөрөө юм ухаад судалждаг үний ухаа явцсан л да. Тэгээ энэ портал бол одоо лагийн байлээ. 1940 онд шүү дээ. 1940 онд порталыг германчууд байлдааны зорилтоор англи эдгээр хэрэгжижсэн байгаа байхгүй. Тэгээд 1960-70 оны хөгжүүлэлтээр яваад за энэ бол порталыг яагаад энэ иргэн дээр ашиглах зөвхөн цэрэг дайны зорилтоор ашиглаж байсан гэхээр зөвхөн Unimog Mercedes-Benz-ийн тракнуудаар энэ төр нэмэлтгүй ашиглагддаг юм байл. Тэгээ бид нар бол одоо яг та тэрийг судалсан. Тэгээд судалж явах хэвээр зөвхөн дал дээр яагаад жишээл би бол ярьсан шүү дээ. Дал дээр яагаад энэ порталыг оруулъя гэхээр өөрөө нөгөө чулаак нь яах вэ гэдэг дээр үзэж байгаа хөө. Жишээл гартаа портал хийж болно. Чулаакн дээр портал хийж болно. Хоёр янз байгаа байхгүй юу? Тэгээд үндсэн санаа нь юунтэй байдаг гэхээр портал яагаад энэ дэлхийд даяар одоо ингээд хамгийн сүүлд үнэтэй машин дээр орж ирж байна гэхээр үнэтэй машин дээр орж нэгдүгürt өөрөө айгүй өндөр зардалтай. Хоёрдугаарт нь өөрөө хүнд. Гуравдугаарт нь маш олон металл хийстэй засвар үйлчлэг ихтэй байхгүй юу? Одоо нөгөө дутагдaltaа тал гэх юм бол мэдээ сайн чанар гэх юм бол одоо маш өндөр болгож байна. Одоо би тэрийг тухай нэлийн атак шиг ярьж байна л да. За одоо энэ Inois Garniter гэдэг лаг машин байна л да. Тий Inois-ийн одоо түүхийг жишээ надад хэлэх хүмүүс мэдж байгаа. Гэхдээ Inois-ийн зохиогч нь тэр баарн пи уухта нэг санааг хэрэгжүүлсэн одоо яг ийм болоосоо гэж бодсон байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол гэхдээ тэр Inois-ийн захирал бол Land Rover Defender-ийн өөрөө үнэнч фэн. Тэгэхээр 16 оноос 2020 он хүртэл одоо 6 жил байна тийм ээ. Тийм 6 жилийн хөгжүүлэлтээр өөрийнхөө хөрөнгөөр энэ машиныг бүтээгээд хажууд нь Land Rover Defender одоо өөрийнхөө концепцээрээ бас гараад ирсэн. За нэг юм байгаа да. Хүмүүс одоо анзаарна. Land Rover Defender энэ хоёрын одоо арьсны адилхан байгаас тийм. 10 жилийн өмнөх одоо залуучууд бол Land Rover Defender гэдэг машин бол маш хатуу байсныг мэднэ. Чулуу шиг хатуу. Тэрний одоо тэр арам дээр суусан бол бөөр мөр бол одоо нөгөө тасарч явж гэсэн үг. Тэгэхээр Land Rover Defender өөрөө сонирхдаг нөгөө хүн чинь юу гэхээр энэ машиныг илүү болгоё тийм ээ гэдэг утгаараа. Тэгэхээр нөгөө Land Rover компани чинь Defender гэдэг компани чинь хотын зориултаа болоод комфортны болоо явчих чинь тийм үү. Тэгээ сүүлд гарсан Defender чинь өөрөө айгүй комфортны хурд хүчтэй, хүчрэг гартаа хүчрэг одоо хийн унтаа болсон. Эсвэргээрээ яг Inois компани Inois автомотивтэй үйлдвэрлэж байгаа энэ машин болохоор нөгөө Defender-ээ илүү адал явдал сонирхож адал явдал одоо эрхэлсэн хүмүүстэй зориулаад одоо төрөл бүрийн инженерийн гой шийдлүүд хараад байна. Дөрөв би орж ирэл шууд нүдэн тусч байгаа юм энэ харж л да. Амарчтатын Грац бол энэ ч хамгийн суперээр хийсэн байгаа байхгүй. Ер нь ондоо байгаа тийм. Ондоо. Одоо шил Амарчтатын Грацыг болохоор ардталтаа игээд Грац нь урагшаага биш хойш нь алуулж байгаа байхгүй. Энэ нөгөө энэ өндөр болгосонтой холбоотой.
Тэгэл энэ хөвтэй татваргууд нь бүгд хойно ирсэн байгаа байхгүй. Урдаа байдаг юмуд л та. Энэ ихтэй бас ийм байхгүй юм цах. Нэг сайн юм юу гэхээр одоо энэ амарцаа тэр энгийн инвестор ч бас ийм билээ үнцгэн. Тийм. Тэгэхээр энэ ясыг бас амар Анхаасаа ихтэй тэгж хийсэн байхгүй зөв. Тийм татваргууд бас айгүй олон тийм хойно 5 урдаа 7 одоо манай Raptor энтертэй адилхан байхгүй тийм. Би нэг маш үйл да. Одоо энэ амарчин сатар урдын амарчин сатараас өөр байгаа шүү дээ. Энэ амарчин сатар бол өөр. Энэ бол Litex-ийн өөрийнх нь сатар байхгүй. За би чамд энийг тайлбарлаж өгье. За. Би түрүүс шүү дээ. Портал гэдэг энэ кейсийг дөрөв дугууныхаа хамгийн үзүүр дээр байрлуулдаг юм. Ингээр хэлэх юм бол одоо портал тэнхлэг гэдэг портал аксл гэж байгаа чинь нөөсгөө чулаакан дээр юм уу эсвэл гаран дээр байрлаж болдог. Хайрцаг хэлээд байгаа. Хурд дамжуул хайрцаг гэж байгаа. За тэр хайрцаг юутэй холбоотой гэхээр дөрвөн аргаас бүтсэн том хайрцаг байгаа. Одоо төмрөөр хийсэн хайрцаг гэсэн үг. За тэр хайрцаг үндсэн хагас голны үзүүр дээрээс ирээд тэрийг дөрвөн аргаагаараа шилжүүлэхээр доош нь 25 см 15 см татаж өгч байгаа. Яг энэ хэмжээгээр л газраас нөгөө чулагч нь машин өндөр болоод ирчихэ, лифт болоод ирчихэ гэсэн үг байна. Тэгээ энэ дөрвөн араа энэ сахуш харигны хүчээр энэ өөрөө одоо хөдөлж явдаг ийм механизм гэсэн үг. За сайн тал давуу тал гэж зөндөө байгаа. Тэгэхээр энэ болохоор нөгөө хүнд байдаг учраас асар хүнд байдаг учраас дээрээс нь ийм том дугуй ороод ирдэг учраас энэний нөгөө амарчин затрын одоо хүчрэг байх нь өөрөө цаанаасаа ингэж чухал тийм шаардлагатай ирнэ гэсэн үг байхгүй. Энгийн амарчин затар дээр энэ болохгүй гэсэн үг. Одоо жишээлбэл чи өөрөө том хүнд гутал өмсөд нэг яваад үзтээ. Тэгэхээр болохгүй гэсэн үг. За энийг өндөр болгосон юм чинь амарчин затар өөрөө ийм дагаж орж ирнэ. Хөвтэй босоонууд нь өөрсдөө хүчрэг болж ирнэ. Энэ бол одоо тэг механикийн шийдэл нөхгүй. Өөрөөсөө гарч байгаа шийдэл. За энэ обод бол бас лаг обод ирсэн байна л да. Тэгээ энэ обод болохоор энэ обод болохоор өөрийгөө хийлдэг байж болно, хийлдэггүй байж болно. Тэгээд энэ обод болохоор маш хүнд. Гэхдээ энэ хүн дээр яг юундээ зориулагддаг хөр явж явах таа баланс аягүй сайн авдаг. Доктортой байлгадаг гэсэн үг байхгүй юу? Нөгөө өндөр энэ хоорондох баланс. Энэ ер нь дандаа байлдааны зориултаар хийсэн байна л да. Тийм. Тэгээ бас нэг гоё юм энэ обод чинь голдоо эрзэн тийм л шүү дээ. Тийм эрзэнтэй. Тэгээ хондоо машины хий гарцсан баг. Ободн дээр буухгүй. Эрзэн дээр бууд юм шүү дээ. Ингээд бүтэн задраад явчихдаг. За портал дээр бас нэг юм байгаа да. Одоо ингээд түрүүн би хэллээ шүү дээ. Тэр порталыг судлаа явах чулаакан дээр ингээд яхад бид нар хамгийн чулаакан дээр хийж байгаа порталууд хаана хийдэг юм бэ гэсэн чинь хамгийн сүүлд австрал хийж байгаа байхгүй. Тэгээ бид нар австралаас тэр чулаакийг орж ирсэн. Асар үнэтэй олж ирсэн. За тэнгуүтээ 76 дээр тий 76 дээр 79 дээр адилхан тий чулаакан дээр. Тэгээ тэр чулааканд нөгөө порталаа авчираад нөгөө хүчрэг хөдөлгүүрл одоо нөгөө чинь эргүүлэн тий нөгөө мөшг хүчил одоо эргүүлнэ шүү дээ тийм ээ. Тэгээ энэ чинь өөрөө асар хүнд болж шүү дээ тий. За иймэрхүү байдлаар шийдчихсэн. За портал дээр бас нэг юм байгаа даа маа. Энэ портал тэнхлэхээр нөгөө түрүүний хайрцаг ирсэн шүү дээ. Тэгээд нөгөө арчилгаа энэ төр нөгөө сервер энэ төр яагаад айгүй хүнд болдог гэхээр энэ порталаас чинь яг одоо монголчууд хэлэхээр бүксний амьсгалын шаланг гэж байгаа байхгүй. Бүксэнд нэг амьсгалын шаланг байгаа. За тэр ямар зориулттай гэхээр нөгөө тап халахаар халтыг гаргадаг нөгөө уурыг гаргадаг. Хэрвээ тэр битүү байх юм бол сайлникаараа тосоо зад явчих байхгүй юу. Тэгэхээр тэр халуун одоо жишээлбэл конденсат үүсэж штэ тий. Энийгээ гадагшлуулдаг, тотгошлуулдаг энэ агаарын хоолой чинь дөрвөн дугуун дээр дөрвөн шиг нэмэгдээд ороод ирчих гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэний тоснууд айгүй чухал болно гэсэн үг. Одоо ухаандаа би хоёр бүкснийхээ тосыг сольдог байсан бол одоо нийлээд дөрвөн дугуй хэрэд болж 6 болж ирэх гэсэн үг байна шүү дээ. Энэ машин дээр бол яаж ч гэсэн шийдлэр бол 6 шихийг амьсгалаар уснаас дээш гараад энэ дотор ороод ирсэн байлээ. Тэг би бас түрүү харсан лаг шийдлүүд. Тэгээ одоо бид нар энэ чинь сүүлийн 5 жил ийм юм хийж шүү дээ. Энэ амьсгалаар айгүй чухал. Тэгээ энэ амьсгалын шалгаг бол одоо энэ чинь харагдчихл байна л да. Портал болгон дээр байгаа. Портал кейс болгон дээр байгаа. Манайхны нэг редактор энэ төргээл тэнд амьсгал байдаг. Тэрнтэй адилхан. Бүгд адилхан. Тэгээд тэрэн дээр тэгж орж ирдэг. За бас нэг гол юм байна да. Портал кейсийг ингээд хүмүүс ингээд амархан бодоод байгаа байхгүй. За ингээд өндөр систем байна гэдэг. Хэрвээ портал кейс ингээд өөрөө 25-аас 15 см өсөөд гадагшаага 15 суулттай болоод ирж байгаа байхгүй юу? Ингэх юм бол яаж ихэр машин айгүй сонирм харагдана. Нэг донжгүй харагдана. Тэгвэл аалц шиг хөлтэй юм шиг харагдана шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө фин дээр одоо ингээд зориултын өндөр ороод ирж шүү дээ, тий. За нэг хоёрдугаарт нь би юу гэж хэлэхэд энэ өөрөө чулаактай машин баха аксл үл хамааран. Тэгээ яг энэ дээр болоод энэ бол өөрөө төгс зогсдог. За хүмүүс гаран дээр хийгээд байгаа шүү байна. Одоо ингээд зүгээр гартаа машин дээр тий. Гартаа машин дээр портал хийхээр юу гэдэг юм хэр би одоо нэг л юм хийж байгаа. Энэ машин чинь байж тээ нөгөө
лакшри англи одоо бидний унж байгаа машинд одоо монголчууд бол машин унаа явах чаа тэрж түүлэхин дугуурлаа энэ ч гарын дугуурлаа гэдэг хөө. Гар бол дуурдгүй. Гар бол хайштай хийц учраас гар өчүүхэн төдий одоо градус хазаах юм бол хуугсардаг эсвэл хуурахгүй. Тэнд юу дуурдаг хөр түүлэхин дуурдаг. Тэгээ тэр түүлхийг сольж яадаг байх нь шүү дээ. Тэгэхээр портал ийм гээд ийм том хайрцаг энэ баг 30-40 жилийн имийг зүүгээ тавиад дээрээс нь ийм дугуй тавьчихаар энэ талдаа ингээд 80-90 кг нэг очиж юун дээр очиж даралтай өхөө. Нөгөө саяны гар нөгөө цадлын сайлны гэрзэнүүд дээр очиж цохилт өгдөг байна шүү дээ. Тэгэхээр гартаа машин дээр портал тавихтаар саяны гарны эрзэнүүд дисгүй. Тэр бол одоо баталгаатай хэлээ. Тэгэхээр энд маш өндөр зардалтай. Тэгэхээр тэрний бол хүмүүс бол ерөнхийдөө ойлгохгүй одоо. Ерөнхийдөө энийг тавьчих юм бол болчихно гэж. За дараагийн асуудал би хэллээ шүү дээ. Портал анх үүсэхдээ Германд үүссэн. Герман машин. Одоо энэ машин бол одоо шил дизель бензин хөдөлгүүртэй хоёулаа BMW-гийн хөдөлгүүртэй роботогоо машин баггүй юу? Тийм байгаа шүү дээ. Францын автомотивээс зөвшөөрөл авч тэгэхэд одоо үйлдвэрлэсэн юм гоё машин байгаа. Төрөл бүрийн шилдэгүүдийг нийлүүлсэн. Тэгээ одоо энэ өөрөө ингээд BMW мотортой бензин тоногтой мөртлөө энэ саяны портал ч өөрөө бензд үйлдвэрлэсэн буюу Германд үйлдвэрлэсэн байгаа байхгүй. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ ч ирж байгаа суугдж байгаа энэ төмрүүд бол шүү дээ. Төмрүүдийн гангийн найрлагууд яг энэ порталтаа таарсан төгс байгаа. За би бол яг нэг үг хэлээ. Бусад газрууд бол яг одоо шиг ийм төмрийн марк гаргаж чадаагүй байгаа. Би зүгээр энгийн жишээ хэлье. Бид нар одоо ингээд 10 20 жил ингээд оффроуд машин унж байна. Энэ машин дотор унж яхад энэ машины төмрнөөс хамгийн сайн чулаак нь аль юм бэ гэхээр одоо явж нөгөө Y60-61-ийн чулаак байж байгаа байхгүй юу? Тэрний одоо чулаакны үзүүр дээр ийм нарийнхан байхад тэрний үзүүрийн шайрган дээр дугуун дээр ачаал авах чадвар бас төгс тэрний гангийн бүтцэн байгаа байхгүй юу? Тэгээ бид нар нөгөө энэ портал кейсийг хайрцгийг одоо портал тэнхлэг бол одоо яг гартаа чулаак буюу акселс буюу одоо систем нэг цул гэсэн ийм хоёрхан төрөл байгаа байхгүй юу? Дэлхий дээр. Тэгээд энэ цул буюу энэ монголоор бол бид нэг орсоор ярьсан чулаак гэдэг тэнхлэг дээр портал кейсийг тавьж үзьгээд ингээд үзэхээр ямар машин тогтд юм бэ гэсэн явж ерөнхийдөө хамгийн сайн машинууд нь за Y61 60 тийм ээ чулаакууд. Тэдний чулаакууд одоо шил 20 30 жилийн турш юугаар ялгаж ирэхээр одоо энэ захын үзүүр дээрээ булзаалт өгөхгүй байна. Одоо шил маш хурдан шок авахта цохилт авахта дисчин тийм ээ. За бусад ингээд дал мал дээр бол нугардаг одоо за гартаа машинд бол бүр яриад хэрэггүй шүү дээ. Тийм байна. Найлткал яваадаг шүү дээ. За тэгээд юу ч хэлэх гээд байхад портал бол зөвхөн одоо ерөнхийдөө 40 оноос хойш үүсэхдээ энэ чулаакн дээр л төгс юм байна гэдэг нь бол одоо хүртэл бидэрт ойлгоход байгаа. За би бол юу гэж хэлэх гээд байхад гартаа машин дээр тавиад ийм хүнд кейсүүдийг тавиад явуул да. Нэгдүгürt нь эрзэнүүд төлөхнүүд дисгүй юм байна. Хоёрдугаарт нь байнгын засвар үйлчлэгээ хийж явах юм байна. Ингээд нөгөө чинь аягүй хэцүү болно. Тэгээд нөгөө хазаалт алцаалт энэ төргээд маш олон юм байна. За дугуй юун дээр явж байгаа гэхээр дугуй бас энэ хийн дээр явж байгаа. Дугуйныхаа хийн дээр энэ порталаас гадна. Одоо шилбэл ингээд хурдтай хүчтэй явхад дээрээс доошоо явхад дугуй ингэж хөдөлдөг байхгүй юу? Гартаа машин ингэж байна. Би нэг юм хэлээ л да. Хотод ингээд өвөл зөнгөө нэг манайхан ингээд нэг өвлийн дугуй тавиал тэгээд энэ арзаасан ингээд дугуйнууд харж ирсэн үү? Тэр яадаг вөхөр нэгдүгürt амарчин затар муу болохоор асфальтын зам дээр ингэж явахдаа ийм хөдөлгөөн хийдэг байхгүй юу? Ийм хөдөлгөөн. Зайнчулдаг. Одоо гурил хилдэж байгаа юм шиг. Тэгээд дуусчихдаг. Хүмүүс болохоор энэ муу дугуй байна гэдэг. Үгүй шүү дээ. Энэ амарчин затар байсан байхгүй юу? Энэ дугуйны хийв байсан байхгүй юу? Эдгээр бүгд тохируулах хэрэгтэй. Эдгээр чинь бүгдийн хоорондоо хамааралтай байна шүү дээ. За тэгвэл нөгөө саяны шиг хүнд хайрцаг кейсийг юун дээр тавьчихаар саяны гаран дээр тавьчихаар яах нь вэ? Саяны гар чинь өөрөө ийм хөдөлгөөнүүд асар өндөр хүчтэй хийх нь вэ? Хоёрдугаарт нөгөө түлхэх гэж бодвол чулаакн дээр усаа арай өөр болно шүү дээ. Тийм чулаак илүү байдаг. За дараагийнх нь асуудал нь үзүүрийн шайрыг нурчлаа. Үзүүрийн шайрыг дийлэхгүй байна шүү дээ. 285 70 17 ч юм уу зүгээр энгийн дугуй том дугуй шаврын дугуй тавиад машин хөдөлгөөн болчихдог. Тийм. Тэгээд яваад ирэхэд үзүүрийн шайрыг бодоо болчихдог байхгүй. Тэр чинь үгж ихэр тиймхэн төдий юм дээр үзүүрийн шарыг дисгүй хахад дахиад нааталт нь 15 см нааш нь болгоод нөгөө том хүнд кейс чинь тавиад яваад ирэхээр үзүүрийн шарыг байтгой юм бодоо болно гэсэн. За би түүнийг хэлээ портал гэдэг юм болох ч юм дамжуулах гарах гэсэн утгатай дөрвөн шаригнаас савхан шаригн дээр бүтсэн дөрвөн арааг хэлж байгаа. Кейсийг хэлж байгаа. Задлахаар яг дөрвөн араал байдаг шүү. Тэр дотор нь табыг хийгээд амьсгуурын шалангтай ингэ хийж байгаа. Давуу тал нь болохоор эрдэгт голын дифференциалаас гарч байгаа хүч 15% багасдаг.
Тэр чинь хүчийн өөр одоо багасч ийн гэдэг чинь энэ дээр ирж байгаа ачаал голд ирж байгаа ачаал хоёрыг бас багасч ийн гэсэн үг. За хурдын юугаар нэмүүлж ирэхээр кропны буюу машин хүчээр хурдын бас нэмж болж байгаа гэсэн үг байхгүй. Жишээл одоо энэ визогоо үзүүлээ. Ийм асуу уучлаарай. Тэр одоо хүч багасчин гэжтэй одоо тэгсэн ч гэсэн одоо дугуйн эргэлтийн хүч багасахгүй шүү дээ. Багасгүй. Машин бол яг хүчтэй хэвээрээ хичнээн том дугуй тавиад юм өндөр болсон ч гэсэн. Би чи яг зөв ойлгосон бэ. 15% дээр хурдан саарж байгаа гэдэг боловч хүч нь 15%-аар нэмэгдэнэ гэсэн үг байхгүй. Жишээлбэл энэ машиныг хүчийг мотор 100 гээд урд хойдох дифференциалууд 50 гээд энэ дээр цоожлохоор 25% гардаг байхгүй юу? Энийг л одоо жинхэнэ оффроуд гэж байгаа. Манай машинууд зарим нь одоо Toyota-гийн ланд би одоо муулахуудыг 2-300-ууд болохоор 30-70-аар хуваагдаад гардаг өөр юм байхгүй байхгүй юу? Тэгэхээр эдгээр бол 25% гардаг. Хойдол нь төгжигдэн, урдл нь төгжигдэн. Тэгээ гурван дифференциалууд яг төгжигдэнэ л гэсэн үг байхгүй юу? За тэгээд юунууд байгаа. Нөгөө чулаакны түрүүн чулаакаа би өргөжлүүлээ яхад саяны нөгөө хүнд кейс чинь хаана үйлдвэрлэл зүгээр юм бэ гэд айгүйх судалгаатай байхгүй юу? Жишээлбэл энэ бол Германд үйлдвэрлэсэн машин байгаа байхгүй юу? Эний портал кейсийг Германд хийчих байхгүй юу? Би юу гэж хэлэх гээд байна гэхээр Nissan Y6061-ийн чулаакны төмрийн нууц одоо хүртэл нууц. Энэ хинж хийж чадахгүй. Төмөр гадаа хөвтчихсэн ч хийхгүй. AK-47 гэдэг бууг мэдгүй. Тэрний гол төмрийн нууц нь дэлхий дээр одоо хүртэл нууц. Тэрний гол төмөр шиг төмрийг одоо хүртэл аль нь ч гаргаж чадахгүй. SPD гэдэг дурантай буу. Тэрний гол төмөр бас адилхан. Coca-Cola-ны нууц байдаг шүү дээ, тий? Бас адилхан. Тэгвэл яг энэ Герман яг энэ портал хийж байгаа энэ тэнхлэхний нууц нь одоо хүртэл нууц. Энэ эвдэрэхгүй. Эний баталгаа гэж энэ бензүүдээр Unimog дээр эдгэр чинь ингээд сайжруулаад ирдэг байхгүй юу? Порталууд эн чинь байсан. Сая одоо ингээд хүмүүс одоо л гарч иж байгаа юм шиг би хэлсэн шүү дээ. 67 он чинь порталууд байсан. Удаан хөдөлгөөнтэй Unimog дээр өндөр болох гэж ингэж явж байсан юм байхгүй. Тэгээд энэ явцын дунд сайжирсаар гаад эний төмрийн бүтэц энэ гангийн найрлах нь өөр байхгүй. Барилга дээр хүртэл байдаг. Жишээлбэл хүмүүс ингэж асуудаг л да. Энэ гаражийг ган төмөр каркас гэж үү дух тавар хийхэд яг энэ төмрөөр чинь байшин хийх юм уу гэж байгаа. Өндөр байшин хийхэд тэр өндөр байшингийн ган төмрийн марк нь өөр байдаг. Тэрний марк нь нууцтай бас. F340 ч юм уу ингээд нэг өөр марктай. Тэр одоо газар хөдлөлийн 8 баал дээр туйлцаад өнгөрдөг, галыг төсөөлдөг тэр төмрөө чинь өөр. Тэгэхээр машинуудын төмөр өөр байхгүй юу? Тэгэхээр энэ Герман машины төмөр нь өөр байгаа. Энэгээр энэ онцгой гэж хэлэх гээд байхгүй юу? Бас л өөр марк тий. Тийм, энэ чинь өөр байхгүй юу? Тэгээ энэ техникийн шийдэл дээр энэ хүмүүс тэгээд явж яг хамгийн сүүлд юу гэсэн бэхээр нөгөө өөрөө Land Rover Defender-ийн үнэнч хэрэглэгч байж исэн энэ тэр бомтон хүн маань өөрийнхөө одоо шил яг энэ хадлын явдлагч хайгчдад зориулж юм машин бүтээсэн байхгүй. Тэгээ машин бүтээн гэдэг чинь юу гэхээр хэрэгсээ шаардлага харах хэрэгтэй. Жишээл би түрүүн бас нэг ярьсан байсан шүү дээ. Машины хэрэгсээ шаардлага чинь айгүй чухал байдаг. Жишээлбэл яг машиныг яг юунд турах гэж байгаа юм? Хот урах гэж байгаа юм уу? Хөдөө орнот ч юм уу? Хот хоорондын зайд урах гэж байгаа юм уу? Эсвэл одоо яг оффроуд урах гэж байгаа юм уу? Эсвэл уралдаанд урах гэж байгаа юм уу? Зүгээр нэг машинаа бариад бүгдгээр явах болдгоо. Манайхан бүгдийг нэг машинаар явчих гээд байдаг л байхгүй. Жишээлбэл гөрөөсээр тийм үү бүх газар явдаг шиг. Энэ арай л биш. За тэгээд энэ машины одоо шилбэл хэрэгсээ шаардлага нөхөр энэ бол цэвэр адал явдал хайгчдад зориулсан дэлхийн супер машин болсон байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө Defender гэдэг чинь утгаараа ийшээ очоод нөгөө Defender чинь болохоор энтэй өрсөлдөөгүй. Энэ хоёрыг хүмүүс өрсөлдөг гэж ойлгодог, буруу ойлгодог. Нөгөөтг нь болохоор хотоос хот хооронд хөдөө комфортны тал руугаа. Тэр нэг хуучин аюул. Одоо шил Defender сүүл гарсан Defender 22 онд үйлдвэрлэгдсэн Defender 22 онд гарсан Enois Garnier гэдэг энэ хоёр машин хоёулаа тус тусынхаа концепцээр өөрсдөө гарсан бол хоорондоо өрсөлдөг байхгүй. Нэг нь ягаад би түрүүн хэлсэн шүү дээ. Defender өөрөө асар хатуу машин байсан. Бүр хүн суугаа аргагүй хатуу машин байсан. Land Rover судалж ягаад комфортны болоод зөөллөөд хүчрэх гар хүчрэх хийн унтаа болгоод одоо тэгээд V8 хөдөлгүүр тавиад ингээ хотын машин болгосон байхгүй. Чулаак муулагч байхгүй болсон. Тийм. Тэрний оронд хүчтэй гар тавьсан. Хүмүүс орон тэр гар нь саран гарч гэлөө тэр гар нь эвдэрдэг. Гар болгон юм юу дагаад өөрөө юм тахир үүдэг л да одоо шил тий нөгөө уртлын булаад агаад тэгээд тэр гаран дээр байгаа түлхэл өөрөө мууддаг. Тэрийг явцын дундаас солиод явцдаг. Тэгвэл бол Defender-ийн давуу тал нь ихтэй энэний давуу тал нь ихтэй. Энэ бол ингээд яг оффроудоор ийшээ хөгжиж явсан байна гэдэг л хоёр. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд энэ хоёр машин энийг зохиосон хүн маань Land Rover Defender-тэй өрсөлдөөгүй харин жинхэнэ утгаараа
оффроуд авч явсан. Land Rover Defender нь комфортны байдлаар авч яваад одоо шил хотоос хот хооронд хөдөөгөөс хөдөөгийн хооронд явдаг хурдтай зөөлхөн 5 тухтай машин бий болсон. Одоо энэ бол одоо жинхэнэ оффроуд буюу адал явдал хайрчдаг гэсэн. Тэр адал явдал хайрчдаг гэдэг одоо нэр томьёо нөгөө хэрэгсээ шаардлага гэдэг үгч нь айгуу чухал байгаа юм л дээ. Би танаас нэг асууж байгаа. За. Та одоо ингээд өөрөө порталтай машинтай шүү дээ. Одоо яагаад порталтай машинтай болъё гэж бодсон юм? Анх одоо сэтэл нь танд бол олон төрлийн машин байгаа шүү дээ. Одоо би ганцхан юм хэлээ заа. За бид нар нэг юм алдаа байд. За энэ машиныг харъя. Энэ машин чарж гэнэ үү? Энэ хоёрын хооронд одоо энэ чинь ирж тийм үү? Би одоо ингээ хардаа. Шаардаа. Энд ирж штэ. Нөгөө шатна. Бид өөшөө те. Аюулгүй олон машиныг надаас дээш ахнарч бай. Одоо надаас доош дүүмэрчээ машин тоноглодгийг. За бид нар анх авахаараа ингээ одоо шинэ машин авахаараа ингээд шинэ машин унаад явхаар айгу нэгтгэдэг байхгүй айгу гоё. Тэгээ ингээд тоноглоод унаад байна. Нэмээлээ. Тэгээ ингээд тоноглох болгонд нөгөө машинууд чинь ингээд салгалаад эхэлтий. Өөр болоод муу. За ингээд шатчихад эхэлнэ. Тэр чинь юмсгөр эрзэн чинь нөгөө дийлхэ байгаад шүү дээ. Тоонж ингээд эхэлнэ. За тэгээ бидний тоноглодог юм чинь алдаан юунд дээрсэн бэхээр энэ газраас ирж байгаа энэ гол төмөр шүү дээ. Одоо энэ чулаак акслаас гарч иж байгаа захын дамжуулагчийн одоо яг хамгийн үзүүртэй энэ бидэрт өөрчлөгдөөгүй. Бид нар энийг хизээш аль нь ч бодоогүй. Энийг зөвхөн дугуйгаараа бодсон. Хамгийн том дугуй игээл энэс өрөхөд 4.5 сая метр л том бол. Хамгийн том дугуйтай. Тэгээ энэ дээрээсээ энийг өндөрсгдөг. Хараа амарчин затар тавина, бүршээ тавина, нумаа сойлно, хэвтээ босоогоо сойлно, тийм үү? Маш олон юм юм. Тэгээ бүр нөгөө янз янзын спейсерүүдэд тавьж эхэлнэ. Арам дээр тавина. За эрдүх төр кардан голноо сунгана, кардануудаа сойлно. Амар өндөр зардалтай. Явсан чи нөгөө машин чи амар тэгээд бүүл баруудаа солиод ингэсэн чи нэх хүнд машин төнгөөхтэй нэг сонин юм жайжгаад эхэлдэг байхгүй юу. Тэгээ бидний хоногсон машинууд ерөөсөө л дээшээ чулаакнаас дээшээ өндөрлөгөн дээр л анхаарчсан болохоос ш чулаакнаас доошоо одоо хэвээр байсан байна шүү дээ. Тэнгүүтээ дахиад үтсэн чи ясгүй айл 1940 он 60 он 70 онд чинь саяны порталууд явж ирсэн юм байна. Иргэн дээр яагаад явдаг вэ гэхээр бид нар энийг одоо шил өөрсдөө ундаг машин дээр сүүлийн бенз дээр л одоо шил квадратыг гарч ирээл явсан болохоос одоо бидний ундаг машинууд дээр байхгүйсэн байхгүй юу. Жишээлбэл би 70-ыг тонгосон гэсэн шүү дээ. 70 ч өөр айгу сонир машин шүү дээ. Нөгөө ажлын зорилттой уурхай машин. Айлч 70. Уурхайн гүнээс инженер техникийн ажлыг аваад нөгөө кемпт очиж хүргэдэг ийм зорилттой машиныг аваад аялалд унах гад бид нар чичирдэг байхгүй юу. Тий. Тэгэхээр одоо нөгөө уртын захын дамжуулагч нь байдгүй хат арабаас урталтай авчирж ирээл мотор нь хүн хүчин ийлэхгүй байхад л моторын солиол тэгээ сүүлдээ бүр өөрсдөө түүнийг хийгээл эдгээр явцдаг ийм бүр ингэж явсан. Тэгээд хамгийн сүүлд сая судлаад байсан чинь австралууд тэрсэрэнгүү одоо энэ дал дээр порталуудыг хийж эхэлж байгаа. Тэгээд австралиар портал хийгээд эхлээд эвдрэлүүд нь амар их гарсан. Тэр комментүүдийг уншаарай. Үнэхээр энэ чинь эвдрэлийн барахгүй юм. Нэг тойрж ирээл нэг тослогоо. Нэг тойрж ирээл нэг юм нэг болчихдаг. Тэгээ энэ нэг явцын зүүн сайжраад байгаа. Гэтэл бол яг энэ 60 70 он энэ Mercedes Benz-ийнхэн болохоор 60 70 он 40 онд энэ Unimog-оос энэ Benz-дүүдээр энэ саний порталууд яваалсан байхгүй. Хийгэлсэн тэгээд хөгжилт нь явуулсан. Иргэн дээр орж байгаа. Одоо шил энийг болохоор адал явдал хайгчдад гээд энэ машин чинь болохоор өөрөө хит лагшри буюу лаг машинд орчиж байгаа. Үний хувьд шүү. Тэнгэр тулцсан, тоноглооны хувьд тэнгэр тулцсан. Одоо бид нар энийг унаа явах тэр бидний нөгөө өөрсдөө тоноглоод явдаг шиг юм нягт байдлаа алдсан юм бол байхгүй. Би сайн мэдчихэв. Яагаад тэгэхээр энэ нөгөө нягт байдлаа алдахгүй ингээд машин чи өөр юм байна гэж чинь нөгөө ирзээ нөгөө амарч затрын нөгөө саяны грацууд айгу зүв очиод байгаа байхгүй. Айгу олон гараашаар би явж үзсэн монголчуудын. Залуучууд болгон өөрсдөө гараж дээр өөрийнхөө хийх гээд байгаа. За бид юу гэж хэлэх гээд нэхэр хэрвээ бүр оффроуд унах гэж байгаа бол гартаач чулаагтаач унах гэж байгаа бол яг энэ портал кейсийг портал хайрцгийг дөрөв дугууныхаа үзүүр дээр тавих гэж байгаа бол тэр юу хийхгүй. Нөгөө юу гэдэг нөгөө төлхнүүд. Тэгээ одоо бүр ингээд бүр амар зориултын тэр юм авчаа зүгээр төмөр дээр харьцаад явж бол бас шудраг болно шүү гэж хэлэх гээд. Түүнээс нь айгүйх хэвдрэлтэй айгүйх засвар үйлчлэгтэй айгүйх цаг гарсан тийм юм болно. Зүгээр давуу талмаар өндөр болчихж байгаа шүү дээ тий. Тэгээ одоо эн чинь бол 31-ийн мөрөөр ороод одоо төвгүй болчихно тий. Шавар усанд цасанд явахгүй. Бидний нөгөө шавар зооддог чинь дандаа энэ уртал дээр очингуудаа хоёр тэнхлэхний үзүүр дээр цас шавард очиод тэрийг эдгээр хэвтэн гэж байгаа. Түүнээс чулаакны тэр хоёр тэнхлэхний голын юм чил очиод наач. Одоо энэ дээр илгээр хэвтэх юм байхгүй шүү дээ тий. Харин өндөр болчих тий. Гэтэ хичнээн өндөр байсан гэсэн яг л одоо нам суугуул бас л нам суу.
тий суухгүй машин байхгүй. Тэрийг бас бодох. Техникийн хувьд бол үнэхээр гоё шийдэл. Одоо жишээл би бол энийг хараад энийг ингэ хийсэн байна. Энийг хийсэн байна гэл. Тэгээд ингээ хамгийн гол нь ингээл роботоос ахуулаад ингээл тоонжин үнэтэй харьцуулаад тооцоод ингээл 100 гээл явж байгаа байхгүй тий. Энэ бол порталтай баг л хамгийн үнэтэй машин болчихсон. Манай ийм сайхан юм байна. Манай ийм сайхан Монгол оронд ийм гоё үнэтэй машин байх хэрэгтэй. Энэ машиныг бас ундаг залуучууд нь бас байх хэрэгтэй. Тэгээ Монголынхоо гойгоо газараар явах хэрэгтэй. Тий. Одоо энд чинь одоо айгаадах юм байхгүй шүү дээ. Сайхан хуулгыг наагаад тэгэл яваад орчих шүү дээ. За энэ ачаа их гоё болсон байна. Энэ сүүлийн ачаанууд тийм ээ. Шатн гоё болж. Би энд нэг юм анзаарлаа. Энэ дугуй өргөч өөр тий энэ дугуй өргөчийг өөр болсон байна. Энэ бензин яагаад юм өргөсгөө энэ ийм том 30 эдтэй том дугуйнууд тавихаар энэ чинь ард талд нь хаалган дээр үүрдэг ямар ч амт гэж байхгүй болчихлоо да. Энэ цүнхнүүд дороо дасрал алгуул. Тэгэхээр юу гэдэг вэхээр бензин спринтер дээр байдаг. Одоо энэ нугсан дээр давхар бэхэлдэг энэ зарчмаар энийг дугуйгаа хийсэн байна. Энэ чинь нөгөө тоон жингээс хамаарад энэ том дугуйнуудыг үрхэд даацаа үрхэд асуудалгүй болно гэсэн. Энэ одоо хамгийн зөв шийдэл. Одоо шил энэ тоногдоо бас биш. Энэ дээр дахиад энэ хоёр дээр нугсан дээр дахиад дутуу байгаа байхгүй. Энэ дээр дахиад өөр хүн дэм хийж байна гэсэн. Үндсэн араамнаас нь эхэлж ийн гэсэн үг шүү дээ. Нугсан дээр ачаал өгөхөд бол ер нь гайгүй тийм. Асуудалгүй. Наашаа асуудалгүй. Наад ч юм уу шалгарсан юм байхгүй. Зөндөө олон дугуй, зөндөө олон юмнуудыг одоо нөгөө Германы алдартай нөгөө Америкийн шаршуу муу гэдэг энэ брэнд чинь дандаа нугсан дээр нь хойдол дээр нь хийж өгдөг болсон. Тэр нь дуу муу байхгүй. Би Японы машинууд чинь дандаа юун дээр байгаад байгаа юм л та. Хаалган дээр байгаа. За тэгэл бус нь одоо тэгэл гоё болж та. Энэ Литек гэдэг энэ Германы тонголдог брэнд юм шиг байгаа тийм ээ. Тий. Энэ ялдчихтэй гэдэг. Энэ амар портлоор амар мэрэгчсэн компани гэдэг. Тийм үү. Яг өнөө нэг G-ийн юу гэдэг чинь Квадрат гэдэг портлтай. Тэрний чинь бас юу байсан гэдэг байна шүү дээ. Эднийх бас хөгжүүлэлтийг хийсэн. Тэгээд бас инвестор анх гарч яхад нь эдгээр хөгжүүлж гисэж байна. Энэ порталын амьсгалын шаланкуудыг айгуу дээш нь зүг гаргаж ирж амьсгалуулдаг болох хэрэгтэй. Уснаас устуулна шүү дээ. Одоо ийм ус туулахад ийшээ ус ингээд туулахад ийшээ ус орчих юм бол тэгээд наад чинь худлаа болно шүү дээ. Тий. Тэгээс нөгөө таав чинь устгаа ойлдоод конис пилма гэдэг шиг юм байна шүү дээ. Тэгээ эний чинь юунууд бүгд дээшээ гарч байгаа. Чулаахнууд нь бүгдээрээ дээшээ гарч байгаа. Өөр одоо ийм гоё юм шиг өөр юу ярих вэ тий? За та тэгээд өнөөдөр ирж те цаг зав гаргаж шинэ гоё мэдээлэл өгөөд одоо бас тийм порталын талаар илүү дэлгэрэнгүй ярьж өгсөнд баярлалаа. Аа баярлалаа. За. Окей. Түд амжилт хүсье. Баярлалаа. Сайхан машин байна. Тэгээ яах вэ? Би одоо яа. Оо баяж нэг юм хараа. Энэ ярьж байгаа. Надад ярьж таа. Эвдэрч. Одоо ишээ энэ дээр ингээд энийг харж байна уу? Энэ амарч татрын тий. Ханжин л да. Энэ өндөр машин мөртлөө савлааг айгу багаар зогсуулсан байна гэж харагдаж байгаа. Энэ шиг савуулахгүй гэсэн үг. Амар савуулахгүй гэсэн үг. Тэгээ энэ савуулахгүйгээр энийг очиж гэнэ гэсэн үг. Бас шок очихоор яг энэ дээр хана гэсэн үг. Энэ айгу зөв. Тэр 3 хэзээтэй очиж штэ. Ийшээ ингээд савуулахаар энэ чинь одоо тэрийг харахад энэ тал дээр үүж зогсно гэсэн үг штэ. Одоо ингээд хамгийн хазаагаараа. Тэгээ яг энэ минийг айгуус зөв тооцож шийтгэл те. Эдгээр ч бас айгуу тэгэл бодож яасан дах те. 2021 оноос хөгжүүлэлт нэгсэн гэж байгаа байхгүй. Одоо тэгээ 25 он 26 он гарч. Тэгэхээр нэг 4 жил хөгжүүлэлт хийсэн байгаа байхгүй те. Энэ ингэнэ. Энэ чинь 16 оноос толгоонд суугаад энэ хүний чинь толгоонд суугаад явсаар агаад 22 онд үйлдвэрлэгдээд гарчна гэдэг чинь энэ чигээр л одоо явсан. Хараа. 20 Инойс биш үү те? Инойс Гранадер гэдэг энэ машин чинь үйлдвэрлэлтэнд орохдоо 50,000 захиалга авцсан. Өөрөө 25,000-ыг үйлдвэр хүчин чадалтай байсан. Захиалга нэг явцсан байхгүй. Гранадер гэдэг энэ нэрэндээ бас их болсон юм байна шүү дээ тэр чинь. Тий. Гранадер гэж юу гэсэн үг мэднэ. Тий. 1917 оны үеийн Английн хамгийн хүчрхий цэргүүдээр гарын харж авдаг гэсэн юм бэл. Тэгээ гарнаач иддэг. Тий. Урт гашаа том ийм өвчтэй хүмүүсийг гарнаа шиддэг юм хүмүүсийг цуглуулж аваад тэгээд нөгөөдгөр чинь цэргийнхаа одоо гол айрын болгосон. Тэр үгээр одоо нөгөө саяны тэр пив уужсан баарных нэр нь гарна дээр тийм улаанхтай баарнд яг энэний анхны түүхий чинь бичлээ юм чинь тэр баараа хөдөлтөд буцаалж тээ. Тэгсэн юм уу? Тэрийг мэдгүй би ямар ч би энэ нөгөө машинтай холбоотой юм танилцуулга чинь ийм машин байна. Өөрийнхөө машинуудыг аягүй сайн судалдаг шүү дээ. Ухчаас ч гараад ирж байгаа байхгүй. Ихэрч тэнд сууж байгаа л баг ингээл зүгээр норог цаасан дээр зураал юуг нь гаргасан гэдэг шүү дээ. Тий. Одоо энийг юм байгаа даа. Энэ машины хөдөлгүүр байгаа шүү дээ. BMW-гийн
эн чинь дизелд болоод бензин хөдөлгөөр хоёр янзаар гараад байгаа. Тэгээ энэ V6 тий V6 турбо байгаа шүү дээ. Тий 106. Тэгээ одоо ингэж байгаа. Ерөнхийдөө энэ 106 дээр юу вэ? Чаржер хийж болно. Супер чарж тий. Тий одоо нэг том дуун тавиал болоо. Тэгээ ганцхан дуун тавиал болоо. Тэгэхэд энэний хүч одоо өмнөлгөө нэмэгдэнэ. Бас энийг бас өөрсдөө түүнийг хийж болно. Энэгээр нь ашиглаж болно. Турбог нь томсож болно. Бас зөндөө хувилбар байгаа байхгүй. Тийм магадгүй одоо дараагийн шатнд чинь V8 ороод ирэх юм бол бас лаг болно ш. Супер чаржер өөрөө V8 болоод ирвэл бас л амар болно. Гэхдээ энэний мотор гэдэг асуудал байхгүй. Энэ чинь өөр айгүй олон одоо машин дээр явдаг юм том хүчрэг мотор байхгүй BMW-ийн мотор. Кроптоо цуг байгаа тий. Энэ чинь лаг шийдлүүд. ZF-ийн хоров тий. Тий. За тэгээд нэг гоё явдлыг л хөдөө харна да. Тэгээ энэ зургууд гарах л гэдэг тий. Гарна шүү дээ. Тэгж байгаа би ч нэг өдөр онцсон юм гэж үздэг шүү дээ. Жаахан харж байгаа тий. Гоё ижээ. Үнэхээр гоё. Гоё. Тий. Биш үнэхээр гоё. Тий, үнэхээр гоё одоо ярих юм бол. Энийг одоо хараад одоо энэ дээр тэнхлэг авчи тавих уу гэж бодож шүү дээ. Хэмжээл үзэхээр яг 24 санж өндөр байгаа байхгүй. 25 биш үү? Яг хоо тэгэл 25 л гэсэн үг. Ер нь бол Тий, би тэгэхээр өнөөдөр ингээд бүр метр өргөн бол ялч 15 болно. 15 15 болно. Дээшээ 15-аас 25 гэж явж байгаа. бас гооны алхам өндөр болчихоор машин өндөр ч гэсэн одоо нөө хол болохоор доктор сайн байна. Тий. Тэг нь яг тэгэж. Тэгээ энэ фендер мендер чи ийм өргөн гоё болоод ороод ирчих шүү дээ. Зүг. Амар гоё гэж. За, амжилтсаа. Баярлалаа. За, зүгээр. За.